За бүдрээ сайн байцгаана. Тэгэхээр сурах арга хичээлийн цар хүрээний дотроос өнөөдөр бүгд хамтдаа ямар хичээлийг үзэх вэ гэхээр тархины дүн шинжилгээ хийх хурд гэсэн сэдвийн хүрээний дотор өнөөдөр хичээлийг хамтдаа үзэх болно. Тэгэхээр сурах арга хичээл гэдэг цар хүрээнээс өнөөдөр бид энэхүү хичээлийг үзэх нь зөв үү буруу юу? Нөгөө талаараа бусад сурах арга барил гэдэг хичээлүүдээр ийм агуулга байдгүйгүй юу гэдэг талаар мэдээж хэрэг башин дурдах болно. За хичээлийн өнөөдрийн агуулга маань тархины дүн шинжилгээ их хурд. За тархи ба хурд гэдэг хоёр үгийн үндсэн ойлголт. Биологийн талаас тархины ямар хэмжигдэх үүнийг бид нар хэмжиж чаддаг юм бэ? Тархины дүн шинжилгээг гаргахад нөлөөлөх хүчин зүйлс, туршлагын харлаган байдал, түүнийг тайлбарласан жишээ, мэдлэгийн хит итгэлтэй байдал ба түүнд хамаарах жишээ, мэдээллийн сонгомол байдал, шинжилгээ хийх чадамж сурах арга барил хичээл нь хэрхэн нөлөөлдөг вэ болон дүгнэлт хэсгээс өнөөдрийн хичээл маань бүрдэж байгаа хнаа. За тэгэхээр тархины дүн шинжилгээ их хурд гэж яриад байгаа юм. За сонсоод үзэх юм бол бид нар анхудаа сонсоогүй. Гэхдээ энэ хичээлийн агуулга цар хүрээнд бидний амьдралд маш өргөн хэмжээнд нөлөөлж идэг буюу өдөр тутмын амьдралын үйл явц байдаг байгаа. Тэгэхээр сурах арга хичээлийн хүрээнд дотор энийг бид нар ойлгохгүй ерөөсө болохгүй байгаа. Тархи гэж юу юм бэ гэдгийг бүгд хамтаа уншия. Гавлын дотор байх мэдрэлийн тогтолцооны гол төв эрхтэн гэж байгаа. За хурд гэдэг дээр бол аливаа үйл хөдөлгөөний түргэний хэм гэсэн байдлаар энэ хоёр үг маань тайлбарлагддаг байна. Тэгэхээр бидний өнөөдрийн үзэх гээд байгаа хичээл маань тархины дүн шинжилгээ хийх хурд гэдэг зүйлийг ярилцах гэдэг юм л да. Гэтэл асуудал нь юу юм бэ гэхээр тархин дотроос бид юуг хэмжиж чаддаг юм бэ гэдэг асуулт орж иж байгаа. За нэгдүгürt нь тархины долгионы давтамжийг бол бид нар хэмжиж чаддаг. Реакцийн хариу үйл буюу тархи хэр хурдан хугацаанд хариу үйл үзүүлэх чадамжтай вэ гэдгийг биологийн талаас нь бол хэмжих боломжтой. Мэдрэлийн импульсийн дамжуулах хурдыг бол хэмжиж чаддаг. За юуг хэмжиж чаддаггүй вэ гэхээр тархины дүн шинжилгээ хийх чадварыг хэмждэг нэгж байдаггүй. Анхаарал буюу оюун санааны хурд гэж яриад байгаа. Ер нь бол энэ мэн өөрөө хэмжигдэх боломжгүй нэгж байгаа. За хүний бие дотор ер нь хэмжих боломжгүй зүйлс гэж зөндөө олон зүйлсүүд байдаг. За хэмждэг зүйлсүүдээр бид нар дүгнэлт хийх боломжтой. Энэ нь нотлохоо болж чадчихдаг учраас энэ хилцүүлгийн сэдэв болж чаддаг мөртлөө хэмжиж чадахгүй зүйлс нь өөрөө бидний амьдралд зөрчил болон хуурч чадгаа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ үүнээс хамаарлаад нэг зүйлийг яриа л да. Анхаарал буюу оюун санааны хурд гэдэг байгаа юм. За одоо хэрвээ энэ хэмждэг нэгжтэй байсан бол CU TED энтер гэдэг нэг үг байх л та. Тэгээд хэрвээ энэ хэмжиж чаддаг байсан бол ихтэй сургуульд суралцж байгаа оюутны анхаарал төвлөрөх чадамжийн хэмжээ тэдээс дээш гэж шууд ингээл тавьчихвал ёстой байсан. Гэтэл тэр зүйл нь байхгүй. Байхгүй учраас хэмжиж чаддаггүй. Хэмжиж чаддаггүй учраас бидний амьдрал дээр тодорхой хэмжээний шалгалтууд гарч ирдэг. Тэр шалгалтуудыг сайн өгөөд тухайн оюутан маань мундаг байна гэсэн үгдлийг хүлээж ававч яг бодит амьдрал дээр тархины дүн шинжилгээ хийх чадамж нь эрс бага юм уу эсвэл сул байх тохиол бас өргөн байдаг. За эдгээрийг хэмждэг болохын тулд шинжилгээ ухаан үргэлжлэн хөгжсөөр байгаа. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ маань амжилтанд хүрээгүй явж байна. За тэгвэл цаашаа үргэлжлэе л да. Хүний тархи гадаад болон дотоод орчноос ирж буй мэдээллийг хэрхэн хурдан хүлээж авч боловсруулж хариу үйлдэл үзүүлж байгааг илэрхийлдэг. Энэ нь мэдээлэл боловсруулах, сэтгэн бодох, шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх зэрэг танин мэдгүй үйл ажиллагааны хурд юм а гэдэг юм. Энийг бид хэмжихгүй байгаа, хэмжиж чадахгүй байгаа. Хэмжиж чаддаг байсан бол гэдэг дээр бол хариулт нь байвч хэмжихгүй байгаа учраас өнөөдөр энэ маань сурах арга хичээлийн хувьд бол нэлээд чухал сэдэв болон орж ирж байна гэдэг бүгд хамтаа ойлгох хэрэгтэй. Цаашаа үргэлжлэе л да. Өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэгч хэр хугацаанд чанартай гүйцэтгэж хариу үйлдэл үзүүлж байна гэдэг асуулт орж ирж байгаа. Энэ зөвхөн тандалтын аргаар гарч ирдэг. Тандалт гэдэг нь юу юм бэ гэхээр та хэн нэгэн хүнд даалгавар өгөөд түүний хариу үйлдэл хэр хэмжээнд гарч ирсэн бэ гэдгийг та ажиглан харна гэсэн үг. Гэхдээ нэг асуудал байгаа. Та тандан үзээд ойлгоод судлаад энэ хүн бол тийм байна гэсэн дүгнэлтийг та бичсэн байлаа гэж бодъё. Гэвч таны бичсэн чинь үнэн эсэхийг хэн батлах юм? Дараагийн асуулт ороод ирж байгаа. Тэгэхээр үнэлгээний арга зүй гэдэг нь өөрөө боловсролын салбар дээр асар том мэтгэлцээний сэдэв болон хуурч идэг. Таны хувьд тухайн суралцагч сайн, зөв, хандлага, эерэг гэсэн хариулт үзүүлж тантай адилхан дүгнэлт өгч байгаа эсрэг талд ирсэн хүн үгүй гэж хариу өгөх юм бол хинийхэн зөв болох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр хүний нөгөө олон талт мөн чанар гэж нэг байдаг л да. Танд сайн харагдах зоригтой байж болно. Зөвхөн танд сайн харагдах. Эсвэл та тэр хүнд дурлсан байж болно. Эсвэл та түүнийг дэгсдүүлэн эергээр үйлж зөв үнэлдэг байж болно. Гэвч тэр хүн нь бусад газарт бол сөрөг байх боломжтой гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас үнэлгээний арга зүйн дотор бидний хамгийн чухал бодох ёстой зүйл нь тархины дүн шинжилгээний хурд буюу энэ нь ямар вэ гэдэг нь өөрөө нэлээд чухал сэдэв болж хувирж байгаа. Цаашаа үргэлжлэе л да. Тэнгүү тархины дүн шинжилгээний хурд нь дараах 3 хүчин зүйлийг ерөнхий шинж болгон авч идэг. Нэгдүгээр нас байдаг. Нас ахих тусам тархины дүн шинжилгээний хурд айжмаар буурдаг.
насан туршийн хувьд хүүхэд залуу хүмүүстэй харьцуулахад илүү удаан болж эхэлдэг гэж байгаа. За энэ дээр мэдээж тайлбар өгье. Нас ахаад ирэхээр хүнд юу бий болдог вэ? Туршлага бий болдог. Хэн нэгэн хүн танаас асуулт асуулаа. Нас ахмаг хүмүүс хариулах нь удаан байдаг шалтгаан нь өдийг хүртэл өөрт тохиолдож байсан туршлага, ажилалт, тандалт, түүний хариу үйлдэл зэргийг зэрэгцүүлэн бодохдоо зэрэгцээд удаан байдаг багт. Тэнгүүд үүнийг хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр настай хүмүүс удаан бодож ийн гэж бодоод байгаа байхгүй юу? Үгүй л дээ. Өмнө байсан үйл явдлуудаа дүн шинжилгээг хурдны асуудал яригдаад байгаа байхгүй юу? Тэр нь жоохон удаан учраас танд удаан хариулт ирээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Хоёр дахь нь дасгал сургалт. Оюуны болон бие махбодны дасгал сургалтын тусламжтайгаар тархины үйл ажиллагааны хурдыг сайжруулж болно. Тархины дасгал, спорт, хөгжмийн сургалт зэрэг тархины дүн шинжилгээг хурдыг нэмэгдүүлдэг гэдэг. Та нарын амьдрал дээр нэлээд амжилттай явж байгаа. Эсвэл нэлээд эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийг сайтар хайгаад үзүүлнэ штэ. Ихэнх хувь нь за мэдээж хэрэг багш нас нөгөө дүн шинжилгээ буруу байж болох юмаа гэж та жиж бас бодох ёстой шүү заа юм. Гэхдээ ихэнх хувь нь залуу наснда маш их ном уншсан, эсвэл олон нийтэд удаан хугацаанд ажилласан, багш суурьтай, мэргэжлийн хүмүүс бол ер нь зөнөгрөх хөвчин эрс баг тусдаг. Олон гадаад хэлтэй хүмүүс. Яагаад гэвэл тархин байнга ажиллаж байдаг байхгүй. Олон жил шадар тогсон хүмүүс хүртэл байдаг. Маш удаан хугацаанд юмыг бодож логиктой сэтгэдэг. Тэгвэл үргэлжлүүлээд сайтар бодъё л да. Тархины дасгал, спорт, хөгжмийн сургалт гэд ер нь хүнийг биш үү эрүүл байх талаас ангаах хаан юу гэж ярьдгүүгээр идэвхтэй амьдр гэдэг байхгүй. Бүх зүйл дээр идэвхтэй амьдр. Идэвхтэй амьдрсны үр дүнд тухайн хүнд ирээдүйд үүсэж болох зөнөгрөх хөвчин эсвэл хөдөлгөөний дутмагшил энэ гэсэн өвчнүүдээс сэргийж болно гэж үздэг байна. Дараагийнх нь эрүүл мэнд. Эрүүл мэндийн байдал ялангуяа тархины эрүүл мэндэнд дүн шинжилгээний хурданд ихээх нөлөөлдөг. Стресс, сэтгэлийн хямрал, нойрны дутал зэрэг нь тархины үйл ажиллагааг сааруулдаг гэдэг юм. Хүн яагаад стресстэй юм бэ? Шийдэж чадахгүй зүйлээ удаан хугацаанд бодож байгаа учраас. Яагаад сэтгэлийн хямрал үүсдэг юм бэ? Хамтдаа байгаа хүмүүсээ сайн сайхан яваасаа гэж бодсон боловч эсрэг тал таны хүсдэнчлэн амьдрч чадахгүй байгаа үед. Нойр яагаад дутагддаг юм бэ? Хямарсан учраас тэгж байгаа байхгүй юу? Тэгээ эдгээр гол хүчин зүйлсүүд тархины дүн шинжилгээний хурданд нөлөөлөл үүсгэж эхэлдэг байна. Тэгэхээр тархины дүн шинжилгээг хурдан хийхин тулд та яах ёстой? Тархи ажиллуулах ёстой. Олон зүйлийг харддаг, уншдаг, зэрэгцүүлдэг, боддог байх ёстой гэдэг зүйлийн талаар яриад байна гэсэн үг байна. За хүний тохиолдолд дараах графикийг та бид харж болно. Хэлбэржүүлсэн график байгаа. За хүн нас явах тусам юу бий болдог вэ? Туршлага бий болдог. Түүний зэрэгцээр нас явах тусам хүний сэтгэл хөөрөл эрс багасдаг баг. Сэтгэл хөөрхөө болдог. Юм догдлохоо болдог. Өнөө маргаашгүй амь амьдрал нь сайхан болох гэж байгаа юм шиг тэр мөрөөдөл думхаа болждөг гэсэн үг. Энэ огтлолын цэг байна шүү дээ. Хаана очсон бэ гэдэг чинь нөгөө төлөвчлөлтөө шууд хамааралтай баг. Зарим хүмүүс бүх насаараа сэтгэл хөөрөл нь өндөр түвшинд явж идэг. Юу ч ойлгодоггүй. Өмнө үдсэн туршлагууд дээрээ ч дүн шинжилгээ хийдэггүй. Яагаад тэр хүн суралцахгүй байгаа учраас тэгдэг баг. Огтоо суралцдаггүй. Тэр суралцахын мөн чанар гэдэг юм чи ерөөсөө л өөрийн туршлага, сэтгэл хөөрөл хоёрыг нэг төвшөнд барих үйл процессыг илэрхийлээд байгаа юм. Би нэг хүн дурлцсан гээл те. Хэдэн ч амьдралдаа хичнээн жаагны ярьдаг очирдаг. Дандаа л би дурлцсан гээл нэг юм яриад тэгэл нөгөө төгсгөл нь дандаа адилхан байлаа. Тэр хүнд ямар алдаа байна вэ? Туршлага дээрээ суралцахгүй үйл явц яваад байна гэсэн үг. Баяр болгоноор хөөрөөл зээл аваад, цалингийн зээл аваад, дулмаа цэцгээ балдангаас мөнгө зээлээл нөгөөх нь ингээд урагшлаад байдаг байлаа. Ямар асуудал болж байна? Нөгөө суралцахгүй байгаа учраас ингээд байна. Сурах арга барилын хамгийн чухал зүйл нь юугаар тархины дүн шинжилгээг хурд байхгүй. Суралцаад нэг ном уншаад үр дүнгээ авлаа. Суралцах юм бол маш хурдан хугацаанд хариу үйл үзүүлнэ. Суралцахгүй бол нөгөөдгөө давтаал байна гэсэн үг. За цаашаа явъя л да. Хурдтаач тарих зөв ажиллахгүй байх ямар тохиол байж болох вэ гэдгийг багш нэгэн бичлэгээр үзүүлье. За энд нэг сагсны тэмцээн болж байгаа шүү. За. За зүйтэй. Саяны бичлэгээс харуул тэмцээн болж байгаа хоёр баг байгаа. Торгуулийн шидэлт авч байгаа. Торгуулийн шидэлт аваад энд бөмбөг аваад нөгөө тишээ гүйх хэрэгтэй тийм үү. Гэхдээ энд тархин дотор тийм хөдөлгөөр өгнөгүй. Яагаад?
Яг үүнтэй адилхан үйл явдлууд та бидний амьдрал дээр өдөр тутам тохиолох үйл явц байдаг гэсэн үг. Яагаад ийм зүйл болж байгаа? Яагаад би мэдсээр үжид нэг зүйлээ олон алдаад байгаа юм бэ? Алдах үйл явц нь юунаас хамааралтай байсан бэ гэдэг үйл явцуд явдаг л та. Тэнгүүд хүмүүс юу гэдэг вэ гэхээр тухайн зүйлээ тайлбарлаж чаддаггүй. Харин тийм ээ би нэг ийм зүйл болчлоо. Юунаас болов? Харин тийм юунаас болов? Суралцах үйл явц байгаа. Таны гаднаас хараад асууж байгаа хүмүүс яаж дотор чи юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Нөгөө тарихны дүн шинжлэгийг хурд гэдэг юм чи одоо энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Бодож амжихгүй үйлдэл төрүүлээ хийчихэж байгаа юм. Яагаад? Яагаад би ингэж байгаа юм бэ? За нэг алд бол зүгээр. Хоёр алд бол сургамж. Гурван алд бол тэнэгрэл واخхгүй. Нөгөө л тэнэг юм а хийгээд яваад байгаа. Тэгээс үлдээч таныг бүгд тэнгийг чи мэддэг болно л доо. Тархины дүн шинжилгээ хийх хурд ямар тохиолдолд буруу ажиллах вэ гэдэг асуулт орж ирж байгаа. За энэ дээр багш нь мэдээж хэрэг хэд хэдэн материалуудыг судалсан. Туршлагын харалган байдал гэдэг юм. За туршлагын харалган байдал гэж юу илэрхийлээд байна вэ гэхээр за энэ бичлэгээс бүгдээ эхлээд хараад дараа нь тайлбар өгье заа багш нь. За дууг нь арай басгач. Физик талаасаа Хараа. Уул нь бол энэ бичлэгийг хараад дагаж хийх гэж оролдсон байхгүй юу? Энд бичлэг хийхэд яаж гэнэ вэ? Үйл явц бол арай өөр юм жоо. Нөгөө чинь сая яалаа. Инерцээр нь хүчтэй түрээд явуулчихж байгаа байхгүй юу? Хараа. Энэ бол аясаар нь явуулж байгаа. Илүү хүч ороогүй учраас угсаа очихгүй. Одоо энийг хараарай. Хүчтэй түлхсэн юм чинь эргэж ирэх хариу үйлэн хурдан штэ. За энэ дээр анзаарах юм бол өөрчлөгдсөн нөхцөл байдлыг анзаараагүй. Давтан дуурайж байгаа үйлдэлүүд нь дараах алдаануудыг бий болгодог. Буюу туршлагын харалган байдлын нийтлэг шинжүүж юм байдаг байна. Өөрчлөгдсөн нөхцөл байдлыг анзаарахгүй байна. Шинэ мэдээллийг дутуу үнэлдэг, шинжлэлээс зайлсхийдэг, өөрчлөлөд дасан зогсох чадвар буурдаг, хэд их ихтгэл үнэмшилтэй болдог, тодорхойгүй нөхцөлд асуудал үүсгдэг байна. Энэ үйл явц нийгмийн нэгэн шинжилгээ ухааны хэсгээс туршлагын харалган байдал гэдэг үнийг томьёолцсон байдаг. Тэгээ эндээс ингээ харах юм бол энэ хүн ингэж алдчихлаа. За миний амьдралд энэ ямар хамаатай юм бэ? Багшаа та энэ хүний алдсан алдаа надад үзүүлэх юм. Тэгээ би энэ хүн шиг ингээл нэг юм бөмбөг барайл ингэнэ гэж байхгүй шүү гэж бодож магадгүй. Гэтэ эн чинь ердөө жишээ байхгүй юу да. Бусад хүмүүс яагаад өрөнд ороод идэх юм? Бусад хүмүүсийн амьдрал яагаад дээшилдэггүй юм? Эсвэл манай гэр бүл дотор ямар асуудал байгаа юм? Харьцуулахыг зэрэгцүүлс аргыг ашиглаад өөр дээрээ өгөгдлийг тооц гэж байгаа юм. Сурах арга барил хичээл гэдэг хичээл чи ерөөсөө л ийм л зүйлийн нэгдмэл цогц үйл явдал байхгүй. Шинэ үйл явдал дээр надад юу дутчих вэ? Та манай монголчуудын нийтлэг шинж байдгийг юу гэхээр шинийг бүтээж чаддаггүй. Шинийг бүтээж чадахгүй учраас бусдыг дуурайдаг байхгүй. Дулмаа цэцгээ балдангийн хийж байгаа бүх зүйлийг дуурайдаг. Хүү энэ нөгөө дулмаа гаднаа нэг дэлгүүртэй болчлоо. Яг хажууд нь авчиад нэг дэлгүүр байгуулжээ. Нөө яхав дэ өөрхийн анхны дэлгүүр мэн сартаа нэг 10 саяг болдог байлаа гэхэд дараагийн дэлгүүр ороод ирвэл нөгөө хоёр чинь орлогоо 2 хоног гэсэн үг шүү дээ. 10 сая нь 5 сая болж хувирлаа. Хин энд нь ашиггүй байхгүй. Юугаараа өнгөйс нь илүү байх юм. Би бусад адилхан надтай адилхан сурж байгаа оюутнуудаас миний шин чанар юугаараа давуу байх ёстой мэ гэж ерөөсө боддоггүй гэсэн үг. Тийм учраас бусдын хийгээд байгаа сонголтыг нийтээр очиж хийх нь элбэг байдаг буюу туршлагын харалган байдал маань үүн дээр бий болдог байна. Тэгэхээр үүнийг сайтар бодох хэрэгцээ гарч иж байгаа юм л да. Би бусдаас юугаар илүү байх ёстой юм бэ? Юугаараа сул байж болох юм бэ гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй гэж байгаа. Бүгдээрээ л ингээл гой хөл бөмбөг тоглодог, бүгдээрээ л ингэдэг, бүгдээрээ л тийм. Танд юу нь илүү байгаа юм? Тэнгүүд юу нь ч илүү биш. Юу нь дутуу байгаа юм? Юу нь ч дутуу биш. Гэхдээ танд ямар ч цаг цав байдаг. Тэгэхээр бид нар үүнийг сайдар бодох хэрэгцээ гарч иж байгаа юм л да. Дараагийнх нь үйл явц бол trust issue гэдэг энд нэг юм зураг байдгийг. Алдаандаа итгэсэн үйл явдал л да. Мэдлэгийн хит их хэтгэлтэй байдал дарах байдлыг үүсгэдэг. Энэ үзэл баримтлал нь тухайн хүний өмнөх амжилт болон туршлага нь өөрийн шийдвэр гаргах чадварт хит их итгэл төрүүлдэг үзэлийг илэрхийлдэг. Энэ хит их итгэл нь тухайн нөхцөл байдлыг буруу ойлгох эсвэл боломжтой эрсдлүүдийг дутуу үнэлэхэд хүргэдэг гэж байна. Хит итгэлтэй байдал. Ер нь бол яг хүн өөртөө итэг гэж ярьдаг л та.
өөрөө өөртөө итэг. Тэгж ярих нь ч аргагүй. Гэвч асуудал нь юу юм бэ гэхээр шүү дээ. Өөртөө итгэх байдал намайг бас алдаанд хүргэж болно гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ер нь хүн итгэлтэй байх нь зөв л дөө, буруу зүйл биш. Гэхдээ үргэлж өөр дээрээ дүн шинжилгээ хийж яхахыг шаардаж байдаг. Хэн нэгэн танаас ийм зүйл хийж болох уу гэж асуухад та чаддаг учраас тийм гэж хэлэхээс өмнө бидэнд юу хэрэгтэй? Тархины дүн шинжилгээг хорт хэрэгтэй байхгүй юу? Тархикээс ажиллах хэрэгтэй. Байц асуулт ороод ирлээ. Дүн шинжилгээ хий, орчны нөхцөл, гэр бүлийн нөхцөл, санхүүгийн нөхцөл байдал, өмнөх туршлагуудын нөхцөл байдал, харилцагч нарны хандлагын нөхцөл байдал, энэ хүний эхлэл ба төгсгөлийн цэг эргээд надад ямар хариу үйлэг үзүүлэх вэ? Цаг хугацааны үед ямар надад зардал гарах вэ? Эдийн бус нөхцөл байдлууд ямар бүгдийг тооцох хэрэгтэй байхгүй. Тэнгүү тэрнийг тооцож амждаггүй. Тийм гэж дуурчдаг. Дуурсан юм чи одоо яах вэ? Хэд их ихтгэлтэй хүн чи заавал тэрэндээ хүрэх гээд урагшаага тэмүүлждэг байна. Эдгээрийг тооцоолох хэрэгтэй болж байгаа. За мэдээллийн сонгомол байдал гэж бас нэг ийм алдаатай ойлголт байдیں۔ Уг үзэл баримтлал нь тухайн хүн өөрийн өмнөх туршлага, итгэл үнэмшилтэд нийцсэн мэдээллийг л авч үзэж, эсрэг талын мэдээллийг үл ойшоохыг илэрхийлнэ. Туршлагатай хүмүүс заримдаа зөвхөн өөрсдийн мэдлэг, туршлагатай нийцсэн мэдээллийг хүлээн авч шинэ нөхцөл байдал тохирох бусад шийдлийг үл ойшоодог гэж байгаа. Үл ойшоо. Би угаасаа л ийм байсан шүү дээ. Би угаасаа л хөөрхөн шүү дээ. Би угаасаа л залуу шүү дээ. Надад ер нь бусдын юу гэж хэлэх надад ерөөсөө хамаагүй. Би угаасаа л гоё, баян. Миний амьдрал болоод байгаа. Би юм сурах ямар шаардлага байхгүй. Сурах арга барил марил гэдэг хичээл надад ерөөсөө хамаагүй. Зүгээр л би гоё гэж бодож байвч цаг хугацаа өнгөрхийн ирээр таны тэр итгэлтэй байдлыгээд таны итгэлээ тавьсан бүх үнцгүүд чинь нуран мунч болдгоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Угаасаа л манай ах надад тусалдаг. Угаасаа л манай аав маав аюу өндөр албан тушаалтай. Тэнд ерөөсөө та итгэх тийм боломж бий юу гэдэг дээр бүгд хамтаа бодолцох хэрэгтэй болж байгаа. Тэгээ цаашаа бүгд хамтаа үргэлжлэе. Энд нэгэн хүн ийм асуултыг асуусан. За багш нь энийг яагаад нааш нь дуудаж орж ирсэн бэхээр хариу үйл маш ихтэй. Гэхдээ сонирхолтой нь юу гэхээр аюул олон хүмүүс энэ зүйлийг шоолсон байгаа. За багш нь уншиж өгье. Би эхнэр хүүхдтэйгээ амьдардаг. Эхнэртэйгээ анх танилцахад би өндөр албан тушаалтай, сайн орлоготой, байр машинтай, юмтай нийлсэн. Манай хүн болохоор тухайн үед албан тушаал нь надаас доогуур байсан. 4 жил үерхэд нэг гэрт ороод 6 дахь жил дээр хүүхэдтэй болсон. Эхнэртэйгээ анх нийлэхдээ толгой сайтай, мэрэгжлээ ур чадвартай болохоор эд хөрөнгө энэ төр хараагүй л дээ. Одоо бол карьер нь надаас илүү мундаг байгаа. Гэм нь ёстой л олсныхаа хэрээр үрдэг. Үнэхээр хурааж хоримтлуулах занггүй. Бид хоёрын санхүү тус тусдаа явдаг болохоор би чи хэдийг олж ийн яаж ийн хийж ийн гэдэггүй. Олсон хэдээ манай хүн тэл хувцас гутал цүнх гоё л энэ төрд үрчигдэг. Сүүлийн үед гэрлэлтэд батлуулах талаар яриад байдаг болсон. Энэ групп дээр ямар ч сайн бүсгүй гинт тэнэгтэж магадгүй гэдгийг олон болсноос харсан болохоор гэрлэлт батлуулах дээр нухстай хандмаар санагдаад байх юм. Саллаа гэхэд хамаг хөрөнгөө тэнцүү бадаг юм байна лээ. Би бүх хөрөнгөө би болгочоод хуваах нь хайшаач юм. Гэрлэлтэд батлуулахаас өмнө гадныхан шиг гэрээ хийдэг практик Монголд юу байд юм болов? За тэгэхээр энэ залуугийн хувьд бол хэдийн эхнэр хүүхэдтэй болцсон өгдөл ярилцж байгаа. Тэгээд 4 жил үерхэд суусан гэхэд нэлээд нухстай хандсан байгаа юм. Тэгээ 6 дахь жил дээр хүүхэдтэй болчихсон. Энд гэр бүл бий болчихсон байгаа. За гэр бүл болсон чинь баримт бичгийн тал дээр за гэр бүл болохын өмнө эхнэр мэн бол яг надаас жоохон жул байсан. Одоо харин надаас мундаг болчлоо гэдгийг ярьж байгаа. Тэгээ бид санхүү тусдаа гэдэг нь хичнээн бие сэтгэлээрээ тэд нар ингээд гэр бүл болсон боловч асуудал нь юундаа байна гэхээр санхүүгийн хувьд үзэл баримтлалын хувьд эд юусоо нэгдээгүй байгааг эндээс харж болно. За эхнэр дураараа мөнгө үрдэг гэж байгаа юм. За тэр үргэлтээр нь би юм дуурдаггүй. Гэхдээ миний юм бол миний юм гэсэн хандлагаар нөхөр өгүүлэмж оруулаад гэр бүл болохдоо одоо би гэрээ хиймээр байна гэж байгаа. Уул нь энэ хүний яриад байгаа зүйлүүд бол харьцангуй эрүү сонсогдно. Гэвч сайн ба сул талын багш нь хэлээ. Сайн тал нь ирээдүйн эрсдлийг харж байгаа. Нухстай шийдвэр гаргалтанд бусдын зөвлөмжийг эрэлхийлсэн. Өөрийн эд хөрөнгийг хамгаалсан байдлыг үүсэж байгаа. Сул тал нь зөвлөмж авах газараа буруу сонгочихсон. Минь нийтээс ингэж асууж яах гэж байгаа. Тэр дунд чи хуульч байхгүй шүү дээ. Та мөнгө төлөөгүй байхгүй. Мөнгө төлөөгүй юм чинь таныг шоолно шүү дээ. Дээрээс нь хувь мэдээлэл олон дэлгэсэн гэж байгаа. Ер нь гэр бүлийн юм нарийн нандин мэдээллийг ерөөсөө ингэж олон нийтийн өмнө ярих нь угаас тэнэг үйл явдал шүү дээ. За төлбөртэй зөвлөмж үн цэнтэй гэдгийг ойлгоогүй. Баш нь бол ингэдгийн хуулийн фирмтэй хамтарч ажилладаг байхгүй. Ямар нэгэн чухал шийдвэр гарах үед
эсвэл алтан бичиг үйлдэх үед бүх нөхцөл байдал дээр эхлээд би өөрийнхөө юмнуудаа бүгдийг бэлддэг. Зорилго, зорилт, таамаг бүх зүйлээ дэвшүүлдэг. Тэгээд хуулийн албанд өгөөд би зөв бодож байна уу гэсэн байдлаар мэдээлэл өгөөд хуулийн нэг томын талаас хяналтаа хийгээд өгнө гэд сар болгон нэлээд их өндөр мөнгөийг тогтмол төлдөг байхгүй юу? Ямар ч болцолгүйгээр төлдөг. За тэгээд зөвлөмжөө авдаг. За энэ үеийн үед яаж яана вэ? Ерөөсөө төлбөртэй юм бол үн цэнтэй байдаг ерөөсөө ойлгоогүй байгаа. За холбогдох хууль журмуудыг судлаагүй. Энэ хүнтэй цуг амьдраад хүүхдтэй болсон бол эн чинь хэдийн гэр бүл байхгүй юу? Тэгэхээр энэ бол ерөөсөө угаас удахгүй үйл явдал. За гэр бүлийн мөн чанарыг ойлгоогүй гэдэг нь гэр бүл дотроо асуудлаа шийдье гэж хоорондоо ярилцаг байгаа байхгүй юу? Нэг удаа ч гэсэн эхнэрээ гэр бүлийнхэн зүгтээ суулгаа. За санхүүг нэгтгэе. Таны тансаг хэрэглээнд хэдийг заръя. За гэр бүлийн хэрэгцээнд энийг ингээ хүүхдийнхээ ирээдүйн боловсрол болон ирээдүйн эрсдэлт хэдийг заръя гэсэн хурал ерөөсөө хийж байгаа юм шиг байна. Ажлын байр гадаад түлхэж харагдах зүйл дээр маш их хүч тавьдаг нь угаас харагдаж байгаа. Эхнэртэйгээ анх танилцахад би өндөр албан тушаалтай, сайн орлоготой, байр машинтай байлаа гэж ярьдаг. Та нар ер нь хүмүүс ингээд анх уулзаад эхний 2-3 өгүүлбэр дээр өөрийгөө юу гэж тодорхойлж байгаа сайдрыг сонсоод үзвэл их сонирхолтой өгүүлбэрүүд сонсогддог шүү дээ. Танигдах боломж нь бүрддэг байна. Энэ үнд өгцөлөмж. Хараа. Хизээч өөрийнхөө мэдээллийг битгий ингэж задлж бай. Ерөөсөө битгий задал. Шаардлагатай бол хуулийн үнээс мэдээлэл ав. Багш нь яг одоогийн хамтран ажиллаад байгаа хуулийн баримтыг баг 3-4 жил хамтарч байгаа. Тэрний өмнө бол ингээд энэ тэнд ингээд жис нэг юм өмгөөлөгч гэдээ нэрсэн хүмүүс зөвлөмж авах үе байсан л та. Тэд нар бол ерөөсөө л мөнгө гэж хардсан юм байл. Удаан хугацааны хамтын ажиллагаа биш учраас. Худлаа үний яриад мөнгө салах гэдэг юм бэл. Мөнгөө төлөө зөвлөмж ав. Үйл явдлын үр дүн дээр нь биш, үйл явдлын эхлэлтээр нь юмыг асууж сур. Асуугаа сурах хэрэгтэй. Тэр цагийг үнэлээд сурах хэрэгтэй. Үнэлээд мөнгөө өгнө гэдэг чинь өнгөрсөн одоо ирээд цагийн хэлхээсэн дээр зөв гаргалгаа гаргуулах гэж та мөнгөө төлж байгаа болохоос биш, зөвхөн яг одоогийнхоо нөхцөл байдал дээр хүнээс мөнгө төлөөд зөвлөмж авах гээд байна гэдэг бол ерөөс буруу ойлголт л доо. Таны дүн шинжилгээг хурд гэдэг байгаа шүү дээ. Тарих дүн шинжилгээ асар хурдан хийх хэрэгтэй. Юмн дээр. Энэ чинь зүгээр байж байгаад гинтгэн нэг өдөр хүүхдтэй болчоогүй л үү. Зөв зүгээр сууж ирсэн гинтгэн 6 жил өнгөрчихсөн энэ төр гэдэг бол угаас тэнэг үйл явдаа шүү дээ. Хэрвээ нэгэн дээр мөнгө харамлж ирсэн бол эхнээсээ тэр үнтэйгээ хүүхдтэй болохоос өмнө гэрээ хийгүү гэж асуухгүй яасан бэ гэдэг асуулт орж ирж байгаа. Уул нь зөв юм яриад байгаа. Энэ бас тэнэг залуу уул нь биш. Гэр бүл болоход гэрээ хийх ёстой байна гэдэг ойлгоод байгаа. Цаашаа үргэлжлэе. Бодох бус сэтгэл хөдлөлд автах нь ямар үр дүн авчирдаг вэ гэдэг дээр багш нэг жишээ авчирсан. За бүгд хамтаа видеог цогтоо үзцгээе. За манай хүүхд одоо 25-ны шөнө гараад найзуудтайгаа уулзна гэж яваал тэгэл энэ хорооллын баарнд л орсон юм шиг байна. Тэгээд тэндээсээ гимтэл ирээл 26 27 онд гэртээ өмччихэд 28-нд яг гимтэл энэ тарих гавл тарихны гимтэл суугын тасагт ирсэн. Ирээд одоо өтөр чи өнөөдөр чи 13 настай. Тэгэхээр 14 юм уу тэгвэл 13 он чинь. Тэгээ имчилгээ бол хийж байгаа толгой тарих нь бол өвдөж байгаа. Одоо бол хинтээ уулзч хинтээ яаж байгаа бол мэдэхгүй л. За манай дээр ерөнхийдөө гэмтлийн ер нь шалтгаанууд маань эхний 4 ер нь байранд эхний ээлжинд болохоор нэгдүгээрт уналт ямар нэгэн байдлаар унах шалтгаанууд байгаа гэсэн. Хоёрдугаар нь болохоор амьгүй механикт одоо цохиулж гэмтэх тийм тохиолдол. Гуравдугаар нь болохоор зам тээврийн ослууд болон машин мөргүүлсэн шалтгаантай. Гуравдугаар нь болохоор нөгөө бусдад зодуулсан болон бусдыг зодсон. За тэгээд өөрөө дэх үедээ гэмтсэн. Тийм тэр буюу тэр нь одоо хүчирхийлэл гэдгээр манай дээр бүртгэгдэж явж байгаа гэсэн. За тэгээд хүчирхийллийн хувьд аваад үзэхээр манайд ерөнхийдөө 2018 оноос 2022 оны хүртэл нийт 5 жилийн судалгаа байгаад байгаа л. Тэр статистик судалгаан дээр аваад үзэх юм бол 2018 онд болохоор 13800. За 2019 онд болохоор 13700. За 2020 онд бол 100000. За тэгээд 21 онд мөн адил 100000. 22 онд болохоор 12900 болж өссөн баг. Нөгөө 2020 болон 21 онд ковидтэй шалтгаалаад бас баг зэрэг буурсан. Тэгэхдээ 22 онд бол буцаагаад 12900 болж нэмэгдсэн баг. Таны хүүхдүүд хэдэн настай гэсэн үг вэ? 96 оных шүү дээ. Одоо 28 таа байхгүй юу? Тэгээд одоо залуугаараа толгой тархины өвдөл хэцүүл. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дэх бүлэг заасан хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн
гэмт хэрэг нь урд онуудынхаас 2022 онд 24% өсөлтөд бүртгэгдсэн байна. За энэ төрлийн гэмт хэрэгт 18-аас 39 насны залуучууд дийлэх үгийг эзэлж байна. Дандаа согтууруулганд хэрэгсэн ахуй өрөөнд үлдэгддэг. За 2022 онд 6900 орчим гэмт хэрэг цагдаа байгууллагад бүртгэгдснээс за 11%-ийг нь бол одоо эмэгтэй хүмүүс, за 270 буюу 3.8%-ийг нь насан турш хүүхдүүд, за дийлэх буюу 53%-ийг нь 18-аас 34 насны залуучууд эзэлж байна. 49-өөс 51% нь хөвчлэн дандаас тэр тухайн тэр гэмт хэрэгт холбогдохдоо согтууруулганд хэрэгэлсэн үедээ тэр гэмт хэрэгт холбогдож хурж ирж байгаа тусламж авч байгаа гэсэн үг. Онш нь бол юу штэ тархиндаа суралт ихтэй гавлын ясны бяцралтай гол ясны шугам мөрийсэн гэсэн онштой. Тэгээд яг тэр имчилгээгээ хийлгэжлээ байгаа л да. Одоо тэгээд 13 4 онлоо гаргах гэж байгаа. Ер нь бол бодож санах юм. Заримдаа бол намайг таньдгүй шүү дээ. Ер нь тийм димэрлийн үзэгдэл байд. Нэг. Одоо бол нэг хүн танихгүй л байгаа. Та хэдийг хинбэ л гэж асууж шүү. Тийм лээ. Тэгээ 25-нд найзуудтай уулзсан. Тэгээ 27, 26, 27, 28 ирсэн ахгүй. Нэг үтгэл имлэгт ирсэн. 13 4 болцсон. Гадна талаас бол манай хүүхдээ ямар ч хөтөлгөө. Толгойн талдаа бол мангар хөтөлгөө. Зураг хөргөн дээр компьютероос хараад хийлээд өгч юм л. Тэгээ арх согтууруулганд хэрэгэлсэн үедээ ялангуяа орой үчийн цагаар яг энэ годомж талбай мөн тэгээд энэ бар, ресторан энэгээр үйлчлүүлэхдээ аюулгүй байдлаа хангаж үйлчлүүлмээр байна. Тэгэхгүй болохоор яг хүнд гэмтэх эрсдлүүд маш их олон байгаад байна. Гавл тархины хүнд гэмтэл, цээж хөвлөдөө хутгалуулах. За тэгээд гар шүр болон мөчтөө суц болон мэдрэлийн гэмтэл авах эрсдлүүд маш өндөр байгаад байгаа учраас иргэд та бүгд маань тэн дээр анхаараач гэж хүсмээр байна. Саяны бичлэгдээ сайдаар анзаарах юм бол арх согтууруулгуудтай холбоотой зүйлийг ярьж байгаа. Тэгээд саяны цагдаа юу гэж хэлсэн бэ гэхээр хүний амьд явах, хүний эрүүл мэнд бие махбодын халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгүүд олон байна гэж байгаа. За саяны мэдээг иймэрхүү мэдээнүүд ер нь нэтэрч дээр, телевизээрч дээр маш их гардаг шүү дээ. Нөгөө тархины дүн шинжилгээ их хурд гэж яриад байгаа юм. Энэ мэдээг сонсоход хамгийн түрүүнд хүн ямар мэдээ авах хэвээр. Арх уух нь бол ууж болно. Гэхдээ бар, ресторан, иймэрхүү газруудаас хол явахгүй болохгүй юм байна. За тэр газруудад зодон цохон болдго юм байна. Тархин тус газраа гэмтэл авах нь илбэг байдаг юм байна. За цээж хөвлөдөө хутгалуулах нь өргөн байд юм байна. Тэгэхээр иймэрхүү өгөгдөл гарч байгаа шалтгаан нь тэнд арх ууцсан сэтгэл хөдлөлтөө автцсан хүмүүс олон байдаг учраас магадлал эрс өсдөг юм байна гэсэн дүн шилгээ хийх шаардлага гарч иж байгаа юм л да. Гэтэл хэр олон хүн ингэж хийж чаддаг вэ? Сурах аргаар хичээл яг үнэндээ бол таныг хэрхэн бодож суралцах вэ гэдэг чиглүүлдэг хичээл байдаг байхгүй юу? Тэгээ хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгүүдийн статистик судалгаа багш нь үзсэн. 2017 онд 8812 гэж явж ирсэн буурсан байгаа 20 оны хүртэл. Энэ 20 оны хүртэл буурдаг чинь корона гараад нэг юм үйл явдал болсон шүү дээ. Тэгээд буцаж өсөөд 2022 онд өсөлттэй гараад усаад 23 онд 17 оны нөхцөл байдал очсон байна. Эдгээр тоонуудыг 1 2 3 4 5 6 жилийг дундаж 8000-аар нь үрчгэд хэд вүлээ 48000 шүү дээ. Бас зүгээр нэг тоо үзүүлээ та хэд заа. 6 жилийг нь үрчгэн 8000-ын дунджаар үз. 48000. 48000 хүний ард энэ бол бүр хэрэг болоод статистик дотор ороод асуудал болцсон байна гэсэн үг. Энийг дахиад ардталт нь гэр бүлийн 4 хүн байдгаа гэж үзэхэд 192 мянган хүний асуудал яригдчих. 192 мянган хүн шууд ус байдлаар ямар нэгэн халдшгүй байдлын эсрэг ийм зүйл болчлоо гэдэг статистик мэдээг авсан байна гэсэн үг. Амар тийм ээ. Тэнгүүт тархины дүн шинжилгээ хурдтай нь хэр хурдан ажиллаж байна. Юунаас та сэрэмжлэх ёстой юм? Юг бодох ёстой юм? Одоо ерөөсөө л эн чинь байхгүй юу да. Хүмүүс энийг боддоггүй буюу сурах ёстой гэдгийг ойлгодоггүй. За харин эсрэгээр ийм мэдээ гарсан бол бас сүртэй тийм ээ. За ингээд мөн оны үеийг харьцуулбал 20% өссөн сүүлийн үед залуучууд маш их хичээл хийж байгаатай холбоотойгоор хичээл дээр ухаан алдах тохиолдол эрс өссөн байна энэ гэж ярил бас нэг Монгол улсад нэг ирээдүй байна гэж харагдмаар тийм ээ. Эсрэгээр яг л өөр хинийг арх ууж явал хоорондоо зодолчихгүй да. Цээж болон хэвлийн тус газар хутгалж ийн гэдэг чинь таны амь насыг нь бүрлэгчий гэж бодсон
хариу үйлдэл واخгүй юу. Цээжин дотор юу хийдгийг зүрх шүү дээ. Зүрх рүү чиглэж явбал буруу газар хатгачихгүй юу. Хүн ботох ёстой. Энийг ээж аав, найз нөхөд хэлэхтэй биш. Хүн хэрвээ дүн шинжилгээг хурдан болвол гэмтэл цоогоо дээр очиод сууж явах хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар асуудал байгаа юм? Надад бодит ямар эрсдэл тулгараад байна? Ерөөсөө энэ хажуугаар чихний хажуугаар гарч явж байгаа мэдээнүүдийг сонсохдоо өөрт байж болох эрсдэл гэж хүлээж авч түүнд хариу үйл үзүүлж түүнийг судалж мэдлэгтэй болно гэдэг чинь л нөгөө л тарихны дүн шинжилгээг хурд гэсэн үг шүү дээ. Тогшин цаашаа үргэлжлүүлээ судлаа л да. Улаанбаатар хотын цогтуурал хундаа борлуулах үйлчлэх цэгийн тоо нэг цэгт ноогдох 18 түүнээс дээш насны хүмүүсийн тоо ирэх гэдэг ингээ гараад ирсэн байна. Өссөн үзүүлэлттэй байгаа даа. 2008 оноос 17 оны хүртэл энэ өсөлтийг биш үү? Огцон бууруулах үйл явдал бол ер нь баг байдаггүй. Улс орон цоошин шинжилтэнд ороод асар өргөн хэмжээний үйл ажиллагаа явагдахгүй бол энэний дараагийн график биш үү? 2024, 25, 26 гэдэг та нар яг ийм графикийг харж болно. Буурахгүй шалтгаан юу вэ? Ашигтай байгаа юм чи. Танд арх зарах нь ашигтай байхгүй. Арх зарахад ямар асуудал үүсэх нь бол тэдэрт ерөөсөө хамаагүй. Архиа борлуулах нь ашигтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр таныг энэ аюулаас хамгаалахын тулд ямар нэгэн механизм ажиллахгүй шүү дээ нийгэм дээр чинь. Тэгвэл та зөвхөн өөрийгөө л хамгаална шүү дээ. Эрсдэлт газруудыг маш хурдан хугацаанд дүнжилгээ хийж эргүүлээд зогсолтонд орох хэрэгцээ бидний дунд байна гэсэн үг байна. За тарихны дүнжилгээг хурдыг сайжруулах арга зүй нь ямар байдалтай байдаг вэ гэдгийг дараах графикаас хамтааръя. Нэгдүгээр асуудал дэвшүүлнэ. Адил төстэй үйл явдлуудыг судална. Сайн бас муу туршлагуудын үр дүнг бүгдийг гаргаж харьцуулна. Өгөгдсөн нөхцөл байдал цаг хугацаа хам үрээг нь тодорхойлно. Тэгээд бага эрсдэлтэй өндөр үр ашгийг эрэлхийлсэн арга замыг тодорхойлно. За ер нь бол эрсдэл байхгүй ерөөсө бүх юм нь эерэг байна гэдэг ойлголт ер нь байдгүй юм дөө нэг юм дээр. Тодорхой хэмжээгээр эрсдэл угаасаа байгаа. Та огтоос арх ухаа болчих. Ямар эрсдэл байж болох вэ? Нөгөө тань дээр байнга ирдэг байсан үгийгтэй сонсоо суудаг байсан нөгөө архичин найзууд эрс багасна гэсэн үг байхгүй. Энийг эрсдэл гэж харж болно. Гэхдээ та тэнийг зөв гэж үзэх үү, буруу гэж үзэх нь таны хувь хүний дүн шинжилгээг арга зүй юм байна. Тэгээ хэрэгжүүлэх хянах үр дүнгэд хэмжиж болох ус байхгүй юу? Түүнийг тэмдэглэнэ. Тэгээ анхны дэвшүүлсэн асуудал бодит байдал хоёрыг зэрэгцүүлж дүгнэнэ. Анх би ийм асуудлыг дэвшүүлсэн. Одоо надад эерэг ба сөрөг ямар үр дүн гарч ирсэн бэ гэдгийг бодно. Тэгээд мэдээллийг архивлаад дараагийн асуудал руу дахиад орно гэсэн үг. Дахиад энийгээ сайжруулна. Жилийн жил сайжирч явахдаа ийм олон шат дарааллыг дагуулад юм үзээд сураад явцсан хүн чинь сүүлдээ сэтгэл хөдлөлөд арчдаг байхгүй. Сэтгэл нь хөргөөж болждаг. Асуудал орж ирэнгүүт тайван нухастаа сонсдог болдог. Эргүүлээд хариу үйллийг ирээдүйд ийм байж болно гэдгийг нэгтлэн судалж эхэлдэг байна. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй л дээ. Тэр өнөөдрийн хичээлийн дүгнэлт рүү оръё. Хүмүүрийн амьдралын хэм маяг, сэтгэн бодох чадамж, үйлдэл хийх гэх мэт бүх зүйл өөр байх нь ойлгомжтой. Гэвч амьдралд нэн чухал хэмжигдэхүүн болох тарихны дүн шинжилгээг хурдан ямар байгаагаас шалтгаалдаг. Энэхүү хэмжигдэхүүн хурдан зөв байх, логиктой байх, хэд сэтгэл хөдлөлийг оруулахгүй байхад сурах арга барил гол үүргийг гүйцэтгэдэг гэдгийг ойлгож, туршлагын харалган байдал, мэдээллийн сонгомжтой байдал, мэдлэгийн хэд итгэл зэрэг бүх талаар өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Бид ном унших, бичлэг үзэх, мэдээ сонсох гэд олон зүйлсийг зөвхөн өнгөц харах биш, хэрвээ надад ийм зүйл тохиолдол би цаашдын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж болохыг бодох хэрэгцээ өндөр байдаг юм аа. Тарихны дүн шинжилгээг хурдыг зөв, хурдан болгож чадах гол хурцлага бол сурах харгалт суралцах үйл явц юм аа гэдгийг бити мартаарай. Тэгээд өнөөдрийн хичээлийг минь анхаарал тавьсан удаа шаажлаа. Дараагийн хичээл хүртэл түр баярлалаа.